Бүгдээрээ сайн уу? Шинэ хэмжлэгтэй тавтай майрал. Өнөөдрийн та бүгдийг үзэж байгаа энэ хөвчлэг маань уулын даваа гарагт орох ёстой байсан бичлэг. Би даваа гарагтаа оруулж болох л байсан л та. Гэхдээ цаагуур чинь яг ямар асуудлууд үүсээд байна, юу болоод байна гэдгийг цаг тухай бүрт нь яг шинхэн дээр нь ямааны мах халуун дээр гэдэг шиг яг халуухан дээр нь ярьсан нь зүгээр юм болов гэж бодоод даваа гарагийнхаа бичлэгийг урагшлуулад төрүүлээд оруулж байна. Тиймээс даваа гарагт бол шинэ бичлэг байхгүй. За ингээд өөр олон тав үгээр яах вэ? Шууд бичлэг рүүгээ орцгоё. За өнөөдөр бол би 2 ширхэг 20К-гийн ховтой ирлээ. За эхний хов маань юу гэхээр Бекмийн гэр бүлтэй холбогдно. Та бүгд мэдж байгаа би өмнө нь Бекмийн гэр бүлийнхнийхэн талаар ярьж исэн. Тухайн гэр бүл дотор юу болоод байгаа, ямар хагаралтай үүсээд байгаа, хэдэн жилийн турш яаж үргэлжилж байгаа гэдгийг бол бүгдийг нь ярьсан байгаа. Хэрвээ та бүхэн Бекмийн гэр бүлийн дотор яг ямар хагаралтай үүсээд байгаа, юу болоод байгаа гэдгийг мэдэхгүй байгаа бол миний тэрхүү бичлэгийг үзснийхаа дараагаар энэхүү бичлэгийг үзвэл илүү ойлгомжтой авах болов уу гэж бодож байна. За үтсэн хүмүүс маань бол бичлэгээ үргэлжлүүлцгээе. Та бүгд мэдж байгаа. Нэг талд Бекмийн гэр бүлийнхэн, за нөгөө талд бол Бекмийн том хүү болох Бруклин Бекмийн гэр бүлийнхэн хоорондоо маргалдаад олон жилийн нүрийг үзэж байгаа гэдгийг та бүгд мэдж байгаа. Тэгвэл энэхүү асуудал дээр эндхийн цагаар бол өчигдөр буюу 1 сарын 20-ны өдөр Бруклин Бекхэм Peltz хамгийн анх удаа ам нээлээ. Гэр бүлийнхэн дотор яг ямар асуудлууд үүсээд байгаа, за тухайн асуудлуудын яг үнэн нь юу байсан бэ гэдгийг хамгийн анх удаа өөрийнхөө Instagram story-гоор дамжуулан олон нийтэд ил тод бичсэн байгаа. Тэгвэл энэхүү Instagram story-ныхын талаар ярихаас өмнө хэдүүлээ. Сүүлийн үед тухайн гэр бүлийн маргалдааны дотор ямар асуудлууд үүссэнийг нь гэлсгэн ярьсныхаа дараа ярих гэж бодож байна. Өмнө нь миний хэлсэнчлэн Бекмийн хүүхдүүд бие бинийгээ Instagram-аар дагдаггүй гэдгийг та бүгд мэдж байгаа. 12 сард Бекхэм болон Виктория хоёр Бруклинийг дагахаа болсон байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн байна. За энэ талаар бол Круз юу гэж ярьжсэн гэхээр Бруклин өөрөө аав ээж хоёрыг Instagram-аараа блок хийчихсэн байсан. Нэг л өглөөс ирэхэд тэднийг блок хийчихсэн байсан учраас ийхүү тэд дагахаа болцсон маа гэдэг талаар бол ярьжсэн. За тэгвэл 12 сард Бруклин Дэвид Бекхэм болон Виктория Бекхэм хоёрыг блок хийснээр өөрөө ч тэр бие биенийгээ мөн Instagram-аар дагалцгаа болжээ. Түүнээс гадна сая он гармагц Бруклин аав ээж хоёр лугаа яг хуулийн хүрээнд өмгөөлөгчдөрөө дамжуулан нэгэн захиаг бол хүргүүлсэн байгаа. За тухайн албан ёсны захиан дээр юу гэж бичсэн байсан гэхээр хэрвээ надтай ямар нэгэн байдлаар холбогдох шаардлага үүсэх юм бол миний өмгөөлөгчдөр дамжуулан надтай холбогдно гэсэн тийм утга бүхий албан ёсны захиаг аав ээж хоёртоо хүргүүлжээ. За түүнээс гадна өчигдөрхөн өөрийнхөө гэр бүлийн дотор болоод байгаа тухайн маргааны үнэн зүйлүүдийн талаар хамгийн анх удаа амнинг ийхүү стори хийсэн байна. За энэхүү сторийн дээр юу гэж бичсэн байсан гэхээр би олон жилийн турш дуугүй байсан энэ бүх асуудлыг дотроо хадгалахын тулд дотооддоо шийдэхин тулд маш их хичээсэн ч гэсэн харамсалтай нь миний эцэг эх болон тэдний багийнхан нь хэвлэл мэдээллийнхэнд дахин хандаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин худал мэдээллүүдийг нийтлүүлсээр байгаа учраас намайг өөрийнхөө төлөө дуурч үннийг илчлэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ. Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрхийг хүсэхгүй байна. Намайг хэн нэгэн удирдах, хинж байгаа зүйл огтхонж байхгүй. Харин ч би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож, өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Миний амьдралын туршид эцэг эх маань манай гэр бүлийн талаарх мэдээлэл түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдөө удирдах ирсэн. Яг л тийм үзүүлэнгийн шинжтэй жүжиглсэн сошиал постууд, гэр бүлийн арга хэмжээнүүд, бодит бус худал хуурмаг харилцаанууд. За энэ бүхэн бол миний төрж өссөн амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Сүүлийн үед би тэд өөрсдийнхөө бүтээсэн дүр төрхөө хадгалахын тулд хичнээн олон гэмгүү хүмүүсийг золиослон байж худал мэдээлэл тараахад бэлэн байдгийг өөрийнхөө нүдээр харлаа. Гэхдээ би нэг зүйлд итгэж байна. Үнэн хизээд ил гарч ирдэг. Миний эцэг их хуримнаас минь өмнө ч түүнээс хойш миний гэр бүлийн харилцааг тасралтгүй сүрүүлэхийг оролдож исэн. Энэ байдал огтхонч зогсоогүй.
Миний ээж Николагийн хурман дээрээ өмсөх ёстой байсан даашинзыг яг хуран болохоос өмнө эцсийн мөчөд хийхээ болсноо хэлснээр Никола маш хурдан хугацаанд дахин шинэ хурмын палаж олохоос өөр сонголтгүй хэцүүхэн нөхцөл байдалд орсон. За энэ дээр бол би өмнө нь хэлжсэн Викториягийн хийсэн даашинзыг Никола өмсөх ёстой байсан боловч эцсийн мөчөд Никола тухайн даашинзыг өмсгөө болоод Валентиногийн даашинзтай гарахаар болсон. Энийг нь бол Виктория огтхонч мдээгүй түүнд маш хүнд цохилт болсон. За тийм ч учраас тухайн даашинзыг нь өмсөөгөө гэдэг асуудлууд энэ гэр бүлийн харилцааг улам хэцүү болгосон гэж бол ярьж байсан. Гэтэл яг үнэндээ Бруклиний ярьж байгаагаар бол Никола энэ даашинзыг өмсөөгүй юм биш. Виктория энэ даашинзыг өмсөх боломжийг нь өөрөө болиулсан учраас ийхүү өмсөж чадаагүй дахин шин даашинзны эрэлт гарахаас өөр аргагүй байдалд орсон. За энэ нь бол тийм мэдээж тэдний гэр бүлийнхэн тэр хагаралдаанд гүн сив суухад бол нөлөөсөн гэвэл нөлөөсөн. Гэхдээ тухайн даашинзны асуудал дээр Никола биш Викториягийн шийдвэр байсан юм байна. За хуримнаас хэдхэн 7 хоногийн өмнө эцэг эх маань намайг өөрийнх нь нэртэй холбоотой эрхүүдээсээ татгалзах гэрээнд гарын үсэг зурулахын тулд дахин дарамталж бүр надад хахуул өгөхийг оролдсон. Хэрвээ би гарын үсэг зурсан бол энэ нь надад төдийгүй манай эхнэр биднээс гарах хүүхдүүдэд маань хүртэл нөлөөлөх байсан. Тэд намайг заавал хурмын өдрөөс өмнө гарын үсэг зурах ёстой гэж зүтгэжсэн. Учир нь тухайн гэрээнд гарын үсэг зурмагцал тухайн гэрээний нөхцлүүд хэрэгжиж эхлэх байсан учраас энэхүү өөрийнхөө нэртэй холбоотой эрхүүдээсээ татгалзах. За мэдээж нэгт бол өв залгамжлалын асуудлууд байгаа байх. За дараачаас нь бол тухайн янз бүрийн хэвлэл мэдээлэлд ахуулсан зургууд, за докюментари кинонууд, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлаганууд өөр юу ч гэдгийг тэр болгоноос гэр бүлийн гишүүд болгон хувь хүртдэг байх гэж би бодож байна. Тийм болохоор өөрийнх нь нэртэй холбоотой энэхүү эрхүүдээсээ татгалзах гэрээнд яаралтай гарын үсэг зурхийг бол шаардж исэн байна. За үргэлжлүүлээд яриа. Хурмын бэлтгэлийн үеэр миний ээж намайг бүр evil буюу муу ёрын хүн, чөтгөр гэж хүртэл хэлсэн. Учир нь Никола бит хоёр хурмынхаа өдөр хурмын ширээн дээрээ би өөрийнхөө эмээтэй Николагийн Наони гэдэг байгаа байхгүй юу? За энэ Наони гэдэг нь болохоор ер нь бол Николаг өсгөж өгсөн яг төрсөн эмээ биш ч гэсэн өсгөж өгсөн хүн нь байх гэж би бодож байна. За энэ хоёр хүнтэй суусан. Учир нь тэр хоёр хин нь нөхрөө алдчихсан хүмүүс учраас ийхүү өөрсдийнхөө ширээн дээр авч суусан. Харин манай эцэг эхчүүд бит хоёрын ширээтэй ойрхон өөрсдийнхөө ширээн дээрээ сууж исэн гэж битсэн байгаа. Энэ дээр миний ойлгосноор магадгүй Бекмингер бүлийнхэн аав ээж хоёр нь өөрсдийг нь тэдэнтэй хамт суулгаагүй гэдэг дээр цухалдсан гэж харж байна. Хурмын өмнөх орой манай гэр бүлийн зарим гишүүд Николаг цусан төрлийн хүн биш, манай гэр бүлийн нэг гишүүн биш гэж надад хэлсэн. Би гэр бүлийнхаа эсрэг өөрийнхөө төлөө дуугарч байр сууриа илэрхийлж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн гэр бүлээс минь болон олон нийтээс маш их дайралтууд надад ирсээр байсан. Энэхүү дайралтуудыг манай гэр бүлийнхэн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, захиалга өгч над руу ийхүү дайрахад нөлөөлсөн гэж өөрөө бичсэн байна лээ. За тэгээ үргэлжлүүлээд бүр ах トゥ нарыг минь хүртэл над руу сошиал орчноор дамжуулан дайрч давшлагт нь хүргэсэн, ашигласан гэж байгаа. Эцэст нь тэд өнгөрсөн зунаас эхлэн манай ах トゥ нар надтай ямар ч холбоогүй болсон, холбоогоо тасалсан. Миний ээж хурмын үеэр эхнэртэйгээ хийх анхны бүжгийг минь хүртэл булаан авч сүйтгэсэн. Тэр бүжгийг бид хэдэн 7 хоногийн өмнөөс төлөвлөж маш гоё романтик дуун дээр бүжгэлэхээр болсон боловч 500 зочинтой хурмын минь үеэр Марк Антони намайг тайзан дээр дуудсан. Ингэхдээ эхнэрийг минь биш ээжийг минь мөн дуудаж гаргаж ирэн 500 хүмүүсийн өмнө бит хоёр маш эвгүй зохисгүй байдлаар бүжгэлсэн. Би амьдралдаа хизээч ийм их таагүй доромжлогдсон мэдрэмжийг мэдэрч байгаагүй гэж бичсэн байна. За энэ дээр би өмнө нь бас хэлжсэн хурмын анхны бүжгийг тухайн хөтөлж исэн хүн нь шууд Викторияг дуудаад анхны бүжгийг Бруклинтэй хийлгсэн гэж ярьж исэн.
За энэ дээр мөн хэвлэл мэдээллийнхэн дээр нэг тийм нэргүй мэйл ирсэн гэж болол мэйлүүд яваад илээ. За тэр мэйл дээр болол юу гэжсэн гэхээр Brooklyn хамгийн анхны хурмын бүжгээ Victoria Beckhamтэй хийсэн энэхүү бүжгээ бүжиглснийхаа даруй шууд Brooklyn болон Nicola хоёр тухайн хурмын заалыг орхиод after party хүртлээр гарч ирээгүй, дахин өөрсдийнхөө царайг харуулаагүй. Зөвхөн хурмын дараах үжлэг дээр л тэд гарч ирсэн гэж болол бичсэн байсан. Тэгэхээр тэр ч мөн үнэн байж болох юм аа. Ер нь бол үнэн байх гэж бодож байна. Иймээс бид тангараа дахин шинжилгээр шийдсэн. Учир нь хурмынхаа өдрийг эргэн бодоход бид айдас, түгшүүр, ичгүүр мэдрэх биш харин баяр хөөр, аз жаргал төрүүлдэг шин цэвэр дурсамжуудыг бүтээхийг хүссэн юм аа гэж бичсэн байна лээ. За энэ дээр бол 2025 оны 8 сар тухай тэд олвол өөрсдийнхөө хурмын тангарагыг шинжлэх ёслолыг зохион байгуулсан. Николагийн аав нь тухайн ёслолыг нь зохион байгуулж өгсөн. За ингэхдээ Brooklyn-ы гэр бүлээс хинэн ч ирээгүй, урагдаагүй гэж бол ярьж исэн. Ийм асуудлууд болсон учраас ийхүү шин дурсамж бүтээхээр дахин тангараг шинжилгээр шийдсэн энэ байсан юм байна. Эхнэр маань ийм нэгдэлтэй байхыг хичээсэн ч гэсэн эхнэр маань үргэлжил тэдэнд үл хүндлэгцээр ирсэн. Ээж маань өнгөрсөн амьдралын минь эмэгтэйчүүдийг дахин бидний амьдралд татан оруулж ирдэг байсан. Бид хоёрыг санаатаагаар эвгүй байдалд оруулах гэсэн илт байсан. За энэ дээр бол Ким гэд нэг эмэгтэй өмнө нь ахлах сургуульд байхдаа Brooklyn-тэй уулзаж болцож исэн ч гэсэн хожим нь дүүтэй нь болцох болсон. За ингээд Beckman 50 насны төрсөн өдөрт бол Ким урагдсан учраас Nicola болон Brooklyn хоёр хин тухайн төрсөн өдөртөөр очихоос татгалцсан гэж би ярьж исэн. За тэгвэл энэ дээр бас тухайн зүйл нь бол батлагдж байгаа. За түүнээс гадна энэ дээр юу гэж яригдж байгаа гэхлээр та бүхэн энэхүү Chloe гэд жүжигчин бол мэдж байгаа. If I Stay гэдэг киногоор нэлээд бас алдартай. За энэхүү жүжигчинтэй бол Brooklyn 2014-өөс 2018 оны хооронд үерхжсэн. Тийм болохоор хэвлэл мэдээллийнхэн бас тэгээд байгаа байхгүй. Энэ хоёрын харилцаа чинь зүгээр нэг харилцаа биш, маш serious харилцаа байсан. Тийм болохоор Chloe-г маш ихээр урьдаг байсан учраас Brooklyn ийхүү гэр бүлийнхаа арга хэмжээнүүдэд оролцохгүй байхаас өөр аргагүй байдалд хүрдэг байсан юм биш үү гэж бол бас бичиж юм лээ. Гэхдээ тэр бол бас баталгаагүй яг Chloe-г урьсан уу үгүй юу те. Тийм байна. Гэсэн ч бид үүнийг үл харгалзан аавынхаа төрсөн өдөрт зориулж Лондон руу явсан. Гэхдээ бид зочид буудлын өрөөндөө түүнийг хүлээж хуваараа уулзах гэж маш их оролцсон боловч биднийг үл тоомсорлож хүлээн зөвшөөрөөгүй. Зөвхөн тухайн аавын маань төрсөн өдөрт ирсэн 100 зочинтой хаа сайгүй камер хэвлэл мэдээллийнхэн ирсэн том төрсөн өдрийн үдшилэг дээр л уулзахыг зөвшөөрсөн гэж байгаа. Ерөөсөө хувьдаа хуваараа гэр бүлээрээ уулзахыг бол хүлээн зөвшөөрөөгүй. За ингэж уулзахыг зөвшөөрөхдөө Николаг авч ирэх биш ганцаараа ирсэн тохиолдолд уулзахыг зөвшөөрсөн гэж ийсэн. За энэ нь миний хувьд бол бас л доромжлуулсан юм шиг мэдрэмжийг авсан. Түүнээс хойш манай гэр бүлийнхэн Лос Анжелест ирэхдээ надтай огт уулзахаас татгалцсан гэж бас бичсэн байна лээ. За энэ ингээд маш уурт стори байгаа. Ер нь нилээн бодож бүх зүйлийг ингэж гаргаж бичсэн байгаа байхгүй юу? Ингээд үргэлжлүүлээд миний гэр бүл олон нийтийн сурчлагаа, ивент тэглэг, The Beckhams гих брендийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавьдаг. The Beckhams гих брэнд болвол тэдний хувьд нэгдүгээрт байдаг гэж байгаа байхгүй юу? Түүнээс гадна манай гэр бүлийн хувьд хайр гэдэг ойлголт нь чи сошиалд хэр их пост хийдгээрэй. Эсвэл бүх ажлаа хаяад гэр бүлийн зураг авахулах боломж дээр хэр хурдан очиж поз авч чаддгаар нь хэмжигддэг. Мэргэжлийн үүрэг, хариуцлага, хувь хүний өөрх нь ажил юу ч хамаагүй золиослоод хамгийн гол нь маш их хэмжээний пост оруулаад гэр бүлтэй хайртай туртай гэд тэ. Түүнээс гадна гэр бүлийнхаа хамтын арга хэмжээ, хамтдаа зураг авахулах боломжийг ямар ч тохиолдолд алдахгүй байх нь манай гэр бүлийн хувьд хайр юм а гэж бол бичсэн байна лээ. Бид олон жилийн турш төгс гэр бүл гэсэн дүр төрхийг харуулахын тулд загварын шоу, үдшилэг, хэвлэлийн бүхий л арга хэмжээнд очиж дэмжиж ирсэн. Гэтэл ганцхан удаа Никола болол ингэж гуйсан юм байна л да. Лос Анжелесын түүмрийн үеэр орон гэргүй болсон нохтыг аврахад ээж минь дэмжлэг хэрэгтэй байна гэж эхнэр нь хүсэхэд ээж нь бол татгалцсан байгаамаа.
За тэгээ сүүлд нь олвол миний эхнэр намайг удирддаг, намайг баддаг, хяндаг гэсэн яриа олвол буруу ойлголтоо тийм зүйл огт байхгүй. Би амьдралынхаа ихэнх хугацаанд ээж аавынхаа хараа хяналтан доор, удирдлага доор байсан. Би үргэлжил маш их түгшүүртэй орчинд байдаг байсан. Маш их түгшүүртэй орчинд өссөн. Гэр бүлээсээ холдсноос хойш амьдралдаа анх удаа тэр их түгшүүр алга болсон. Би өглөө бүр өөрийнхөө сонгосон амьдралд талархан сэрж дотоод амар амгалан тайвширлыг олсон. Эхнэр бит хоёр манипуляц, хэвлэл мэдээлэл, хин нэгний зохиож өгсөн, хин нэгний энэ хоёр тийм хүн шүү гэсэн хайрцаглаж өгсөн хайрцаглал имиж дотор баригдаж тийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Бидний хүсэж байгаа цор ганц зүйл болвол бид өөрсдийнхөө төлөө, мөн ирээдүйн бидний гэр бүлийн төлөө аз жаргалтай, хувийн орон зайтай, чимээгүйхэн амар амгалан байх тэр зүйл юм а гэж болвол битсэн байна. За ийм сториг болвол Америкийн цагаар болвол 19-ний өдөр оруулсан гэдэг аахгүй. Энэ тэгэхээр болвол 20-ны өдөр ийхүү стори дээр ингээд оруулсан. За ямар ч байсан сторигоо оруулаад шууд устгасан явдал бол огтхонч байхгүй. Яг нөгөө 24 цаг нь болоод ингээд өнөө өглөө болол устсан байна лээ. За нэг ийм асуудал болжээ. Энэ дээр та бүгд юу гэж бодож гин өөрсдийнхөө хувийн бодлыг бас комент хэсэгт үлдээгээрэй. Бруклиний тухайд гэвэл аав ээжтэйгээ үнэхээр л хол байхыг, үнэхээр л зай авахыг хүсэж байгаа нь бол сториноос нь харагдаж гин гэж би бол ойлгож гин. За түүнээс гадна энэ бол батлагдаагүй мэдээлэл шүү. Ребека гээд нөгөө нэг Бекмийн хувийн цэцлэх байсан эмэгтэй гэж би өмнө нь ярьж исэн. Түүнтэй 4 сарын хугацаанд үерхчихсэн. 4 сарын хугацаанд Викторияг араар нь тавьж исэн гэдэг яриа гарч исэн гэж би өмнө нь ярьж исэн шүү дээ. За тэр туслах нь бол Бруклиний энэхүү сторийн дээр комент хийсэн мэнлээ. Ингэхдээ болохоор үнэн хизээд илчлэгддэг гэж бол битсэн байсан гэд ингээд хүмүүс шуураад байсан. Энэ гэхдээ батлагдаагүй шүү. За яг тэгэж битсэн юм уу үгүй юм мэдэхгүй байна. Хүмүүс эсвэл өөрсдийнхөө тий юугаар ингэж гаргаж ярьж байгаа яриач гэж магадгүй. За ингээд ихний хаваа дуусгая. За миний дараагийн ярих хүмүүс бол Кристи Сара болон Десмонд Скот нар байгаа. За энэ хүмүүсийн талаар мэдгүй хүмүүс айгүй цөөхөн байгаа ах гэж бодож байна. Гэхдээ мэдгүй хүмүүстэй зориулаад багахан хэмжээний тайлбарлаад өгье. Тэд хамгийн анх 14 настайдаа буюу дунд сургууль байхдаа танилцаж түүнээс хойш 4 жилийн хугацаанд болцоод гэр бүл болоод өнөөдрийг хүртэл 12 жилийн нүрийг үзэж байгаа 30-31-тэй залуучууд байгаамаа. За тэд бол 2 хүүтэй сүүлийн 10-аад жилд тасралтгүй янз бүрийн контент хийж байгаа. Ер нь бол инфлюенсерүүд гэсэн үг. За тэдний хамгийн анхны вайрал болсон бичлэгүүд юу байдаг гэхээр Кристигийн янз бүрийн дүрт хувирч нөхрөө франктдаг тэрхүү бичлэгүүд нь олон нийтэд нэлээд вайрал болсон. За би бол 7-8 жилийн өмнөөс энэ хосуудыг дагаж эхэлсэн. Үнэхээр яг тэр бичлэгүүдийг нь үзээд дагаж гисэн байхгүй юу? Маш хөөрхөн, маш эерэг энергитэй, бие биентэйгээ маш ийдэг, зөөлөн, за түүнээс гадна эрүүл харилцаатай гэдг нь бол мэдэгддэг байсан. Яг л нөгөө нэг энэ хоёр салчих юм бол би хайр байдаг гэдэгт итгэхгүй гэдэг тэр хүмүүсийн нэгэн адил миний хувьд бол тийм хүмүүс байсан юм аа. За тэд одоогийн байдлаар Кристи бол TikTok дээр гэхэд 17 сая орчим дагагчтай, Instagram дээр 9.9 сая дагагчтай. За харин Десмондын тухайд гэвэл 1.5 сая дагагчтай байсан ч гэсэн яг энэ асуудал болсноос хойш 1.9 сая болтлоо дагагч нь бол огцом нэмэгдчихсэн байна. За тэд хамгийн анх хосын влог, хосын контент хийж олон нийтэд ил болж исэн ч гэсэн яваанда тэгээ өөрсдийнхөө контент хийх тухайн цар хүрээг нэлээд тэлж эхэлсэн. Кристигийн тухайд гэхэд янз бүрийн брэндүүдтэй хамтран ажиллаж, хувцас, брэндүүдийг сурталчлах, за мейкап, гоо сайхны бүтээгдэхүүнүүд сурталчлах гэдэг ч юм уу. За түүнээс гадна Десмондын тухайд гэхэд өөрөө тоогооч хүн учраас янз бүрийн хоолны влог контентуудыг мөн бүтээдэг байгаа. За ингээд энэ хоёр хөөрхөн хос маань сая 2025 оны 8 сард мөрөөдлийн байшингаа авлаа гэд маш том байшингийн тим бичлэгийг бол оруулсан байгаа. За тухайн байшиндаа бол бид нар ямар ч тавилгагүй дөрүүлэхнээ байна. Гэхдээ маш их аз жаргалтай байна. Өөрсдийнхөө мөрөөдлийн байшиндаа орчихлоо шүү дээ гэдэг тэр бичлэгээ бол тавиад байсан. Гэтэл 4 сарын дараа буюу сая 2025 оны 12 сарын 30-ны өдөр Кристи өөрийн нөхрөөсөө
салахаар өргөдөл гаргасан байна. За тухайн өргөдөл дээрээ юу гэж тусгасан байсан гэхээр үнэнч бус байдал болон уралдаас үүдэн ахин иргэн нийлэх боломжгүйгээр салахаар шийдсэн тул салгаж өгнө гэсэн утга бүхий өргөдлийг гаргажээ. За энээс нь болоод хүмүүс гинтхэн бүгд ингэ шок болж байгаа байхгүй юу? Юу вэ? Дөнгөж сайхан мөрөөдлийнхаа шинэ байшинг аваад байсан биз дээ. Дөнгөж сайхан л үнэхээр бит хоёр мөрөөдөлтөд хүрчлээ. Энэ олон жил хөдөлмөрлөлөө гэж ингэж ярьж исэн байжж яагаад гинт салахаар болчихвоо гэд ингээд иймэрхүү байдлаар болвол амар их хүмүүс шуугаж эхэлж байгаа. За түүнээс гадна фэнүүд мөн тэднийг салж иж магадгүй гэдгийг анзаарч исэн байна. Яасан гэхээр гэртээ болвол Десмонд дандаа хоолоо хийдэг. Хизээж Кристи хоол хийдэггүй. За Кристи хоол хийхээрээ нөгөө галын тохиолол байдаг штеп. За тэр галын тохиолол дуурж мугарж байгаа тийм бичлэгүүдэд хүртэл оруулж исэн. Би хоол хийхээрээ нэг юм болдог гэд нэг галын тохиолол энэ төр дуурж байгаа тийм бичлэг нь хүртэл байсан байхгүй. Гэтэл Кристи өөрөө ганцаараа хоол хийж байгаа тийм бичлэгээ оруулсан юм байна л да. За тэр нь болол хүмүүст жоон сонир санагдаж эхэлсэн. Юу вэ? Яагаад Кристи хоол хийгээд байгаа юм бэ? Десмонд л хоол хийдэг штэ. Энэ хоол хийж чаддгүй штэ гэдэг байдлаар хүмүүс энэ хоёрын дунд нэг асуудал үүсээд байгаа юм биш үү гэдгийг бол анзаарч хэлсэн байнамаа. 12 сарын эхээр фэнүүд Кристигийн янз бүрийн контентуудад Десмонд барагтай л харагдгаа болсныг нь анзаарч хэлсэн. За тийм учраас энэ хоёр хосын дунд ямар нэгэн асуудал гарчээ гэдгийг аль үжинэ гадралчихсан байсан. Гэтэл ийхүү салах өргөдлөө гаргасан байна. За ингээд фэнүүд үзэгчэд бүгд л те яагаад салах болсон юм бол яагаад иргэн нийлэх боломжгүйгээр салах боллоо гэж өргөдөл гаргасан болоо гэдэг байдлаар бол хүмүүс маш их ингэ сонирхож байгаа. Тийм учраас хэд хэдэн гаргалгаа гарч өөрсдөө бол ярьж байгаа. За нэгт бол Десмонд хин нэг жирэмслүүлчихсэн баха. Тийм болохоор бүр үнэхээр салахгүй л болохгүй нөхцөл байдал үүссэн бах гэж бол харж байгаа. За нэг хэсэг хүмүүс бол шашин гэж үзэж байгаа. За шашин гэхээр энэ Десмонд болон Кристи хоёр маань Йеховагийн гэрчүүд гэдэг нэг юм Христийн шашны урсгал байдаг юм байна. За тухайн урсгалыг бол шүтдэг. За тухайн урсгал нь Христийн шашны бусад урсгалаасаа арай онцлог, юугаараа онцлог вэ гэхээр Есүсийг бурхан гэж үздэггүй, харин түүнээс өмнө амьдарч исэн сахиусан тэнгэрүүд бол бурхад юм аа. Бурхад бол сахиусан тэнгэрүүд юм гэдэг байдлаар үздэг юм байна л да. За би бол энэ шашныхын талаар сайн мэдэхгүй. За гэхдээ миний ойлгосноор бол ийм байдлаар бол үздэг. Өөрийн гэсэн сургаалтай нэлээд хатуу дүрм журамтай ийм урсгал байдаг юм байна. Хэрвээ таны дотны хин нэгэн энэхүү дүрм журмуудыг зөрчсөн болол тухайн хүн чинь таны гэр бүлийн гишүүн байна уу, найз нөхөд байна уу, хинж байсан тухайн хүнтэй харилцаа холбоогоо таслах ёстой гэж заадаг юм байна. За түүнээс гадна энэхүү шашин нь гэр бүлийн салалтыг хизээж хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийн салалт байж болтгоо гэж үздэг. Зөвхөн хуурсан, зөвхөн үнэнч бус байдал гарсан тохиолдолд салж болно гэдэг байдлаар заадаг юм байна. За тийм болохоор ийхүү Десмондын үнэнч бус байдал нь тухайн шашныхаа дүрмийг зөрчиж байгаа учраас тухайн шашиндаа бичснийхаа дагуу харилцаа холбоогоо таслах гэж байна гэж бол хүмүүс тайлбарлаад байгаа байхгүй юу? За нэг ийм хэсэг бүлэг хүмүүс байна. За бас нэг хэсэг бүлэг хүмүүс юу гэж байгаа гэхээр үнэхээр Кристи болон энэхүү шашин, энэхүү хит хатуу дүрмнүүд, за энэ Кристигийн өөрийг нь хүндлээгүй хит ингэж хувийн орон зайд нь хаалтсан ийм утгагүй олон контентуудаас залхсандаа хүчээрч хамаагүй хин нэгэнтэй харилцаатай холбоотой болцсон юм шиг харагдуулаад хуурж ийн гэдэг байдлаар энэ бүх харилцаанаас гарахын тулд ийм зүйлийг хийсэн байж болох уу гэж бас үзэж байгаа хүмүүс байгаа. Яагаад гэхээр сүүлийн үеийн контент бичлэгүүд дээр нь Десмонд үнэхээр залхацсан. Үнэхээр бүр ингээд exhausted болцсон. Үнэхээр бүр ингээд туйлдаад, ядраад энэ бүх Кристигийн хийх утга учиргүй баахан контентуудаас нь маш их залхацсан байгаа нь болол ингээд харагдаад исэн гэдэг байгаа байхгүй юу. За түүнээс гадна Кристигийн нэг юм бичлэг байгаа байхгүй юу. За эрэгтэй хүн ингээд зогсож жохороо юу бодож идгийг, юу хийж идэг гэсэн үгийн гэдэг нэг тиймэрхүү утгатай бичлэг байгаад нөхрөө ингээд харуулсан чинь нөхөр нь ингээд нуруугаа үрчгсэн юм ингээд бодоод цонхоор ширтээд ингээд зогсож байгаа байхгүй юу. За тэрэн дээрээ болол доор нь комментууд дээр нь юу гэж хэлсэн гэхээр би одоо л түүнийг орхих хэрэгтэй. Би яагаад тэрнтэй гэрэлсэн болоо гэдэг нэг иймэрхүү утгатай комментуудыг бол ингээд бичсэн байсан. Тэр нь тэгээд маш олон лайкийг авчихсан. Камерын өмнө л та бүгд харалтаа. Камерын өмнө байхдаа л Десмондыг ийм их үл хүндэтгсэн хачаа хандлагуудыг гаргаж штэ. Камерын ард юу болдог болоо
Гэх мэтчлэн хүмүүс бол ингээд доор нь ингээд биччихсэн хүмүүс ч байсан. За энэхүү салтын талаар тайлбарлаж байгаа хүмүүс ч тэгэж бас тайлбарлаж байгаа хүмүүс байсан. За нэг хэсэг нь бол 14 настайгаас хойш хамт байсан хүн чинь штэ. Та нар төсөөлдөө 14 настайгаас юу ч мэдэхгүй байхдаа уулзсан, хамт ингэж танилцаж, үерхэж, нөхөрлөж явсаар гэр бүл болсон хамгийн анхны эр хүн, хамгийн анхны хайр чинь гинтхэн л чамааг өөр хүнтэй хуурж ийн гэж боддоо. Гэтэл чи тэр хүнд итгээд 2-2 хүүхдийг нь төрүүлсэн, хамтдаа сайхан гэр бүл зогслооно гэж бодчихсон. Дээр нь ингээд мөрөөдлийнхөө байшинг аваад энэ бүх амьдралыг юуны төлөө энэ бүх олон жилийг зарцуулсан юм бэ гэдэг байдлаар бичиж түүний талд байгаа хүмүүс бас айгүй олон байгаа. Ер нь бол дийлэх хувь нь байгаа. За ингээд Десмонд бол тухайн Кристи өргөдлөө шүүхэд гаргаснаас хойш 1 сарын 10-нд өөрийнхөө Instagram story-гоор дамжуулан мэдэгдэл хийсэн. За тухайн мэдэгдэл дээр юу гэж бичсэн гэхээр юуны өмнө Кристи болон өөрийн гэр бүл мөн энэхүү асуудлаас болж олон нийтийн анхааралд өртөж буй хүн бүрээс би уучлалт гуйж байна. Энэхүү мэдээ та бүгдийн урмыг маш их хугалсан гэдгийг мэдэж байна. Намайг маш их уучлаарай. Кристи бол миний хүүхдүүдийн ээж. Миний хувьд энэ нь үргэлжил нэн тэргуунд байх болно. Би үргэлж байсан шиг л хөвгүүдийнхээ хувьд итгэвтэй, байнга хамт байдаг, хайр халамжтай эцэг хിവэр байх болно гэдгийг амлаж байна. Кристи бит хоёр янз бүрийн бэрхшээлтэй тулгарч тэдгээрийгээ даван туулахын тулд чин сэтгэлээсээ хичээж ирсэн. 2025 оны сүүлээр би Кристигээ салахыг хүсч энэ талаар түүнтэй ч мөн ярилцсан. За яг энэ хугацаанд би өөрийнхөө хизээж өөрийгөө өмгөөлөхгүй, өөрийгөө зөвтгөхгүй тэр сонголтыг хийсэн. Би тэдгээр үйлдэлийнхаа хариуцлагыг өөрөө бүрэн хүлээж Кристи дүүнийг шууд хэлсэн бөгөөд эцэст нь бид салтанд хүрэх шийдвэр гаргасан. Бид амьдралынхаа хүнд хэцүү үе шатыг туулж байгаа учраас хувийн орон зай, ойлголт, инэрэнгүй байхыг та бүгдээс хүсэж байна. Олон жилийн турш биднийг дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Би тэр дэмжлэг бүхэнд тань талархдаг бөгөөд цаашид ч хоол хийж надад урам зориг өгдөг бүхий л зүйлсийг хийж та бүхэнтэйгээ хуваалцсаар байх болно. Энэ аяллыг надтай хамт өргөжлүүлнэ гэдэгт найдаж байна гэдэг тийм мэдээллийг бол гаргасан. Гэхдээ энэхүү мэдээлэл гаргаснаас 7 чанаагүй 5 хоногийн дараа бааранд эмэгтэй хүнтэй үнсэлцэж байгаа бичлэг нь ил болсон. За тухайн бичлэгийг бол TMZ 1 сарын 15-ны өдөр ил болгон цацсан байна. За тэр бичлэг дээр байгаа эмэгтэй нь болохоор Marissa Springer гэдэг нэртэй Houston-ы модель эмэгтэй байгаа маа. За тухайн эмэгтэй бол 1 сарын 18-ны өдөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж эмэгтэй юу гэсэн гэхээр за би наад Desmond гэдэг залуутай чинь наад өдөр үнсэлцэх хүртлээр танилцаагүй байсан шүү. Би мэддэггүй байсан. Наад Desmond чинь гэр бүлтэйгээ байхдаа явуулсан эмэгтэй нь бол би биш. Тухайн өдөр танилцаад хин хинэн их уучсан байсан, vibe байсан. Тийм учраас бит хоёр ингэж үнсэлцсэн гэдэг байдлаар бол тайлбарлсан байгаамаа. Анх удаа тэр өдөр тэр бааранд танилцсан гэж аа. За тэгсэн чи хүмүүс бүр ингээд энэ дээр нь бол сошиал медиагийн хүмүүс галзуурч эхэлсэн. Хүүе чи чинь дөнгөж сая дэ 7 чоноогүй байж 5 хоногийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Би хариуцлагатай байна. Ийм байна, тийм байна гэд уучлахгүйгээд байсан чи яасан бэ? Одоо бүр ингэ 7 чоноогүй байхдаа өөр хүнтэй үнсэлцээд явж ах юм уу? Энийг чинь хүүгүүд чинь хараад юу гэж мэдрэгдэх болоо. Тэднэрт ямар хүн тусгал хүүгүүдээ бодож босонгүй юу? Аав нь ээжээс нь албан ёсоор салаагүй байж ингээд өөр хүнтэй үнсэлцээд явж байгаа чинь хүүхдүүдийн чинь сэтгэл зүйн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ? Тэр гээд ингээд амар хүмүүс ингээд комент биччихсэн байсан заяа. За түүнээс гадна нөгөө талд бол Desmond-ыг бас өмөрч байгаа хүмүүс байгаа. За одоо ингээд салъя гээд сар гар ингээд хугацаа өнгөрцөө. Одоо тэгээд наад хүний дураар нь орхилтоо. Яг үнэндээ амьдрал дээр та бүгд ингээд хоорондоо уулзаагүй штэ. Ямар хүмүүс байдгийг нь мэдэхгүй штэ. Зүгээр орхилтоо гэдэг байдлаар бол өмөрч байгаа хүмүүс байсан. За тэгээ олын танил хосоос салж ийн тийм үү. Тэгэнгүүт хүмүүс бүгдийг нь хамруулад өмнө нь байсан бүх хосуудыг хамруулад ярьж байгаа байхгүй юу? Сошиал медиа бол жинхэнэ амьдрал биш ээ. Сошиал медиа дээр харагдаж байгаа бүхэн чинь жинхэнэ биш ээ. За тэр Try Guys-ийн Ned Fulmer байна. За тэр болвол нэг Wi-Fi guy гэж явдаг амар ихнэр төвтэй. Ер нь бол манай ихнэр ингэдэг, манай ихнэр тийм, би ихнэртэй ийм гэд ихнэртэй амар халамжтай дүр төрхөөр хамгийн анх удаа танигдчихсэн. Үнэхээр
тэрэн шиг нөхөртэй болох юмсан. Яг л тийм их нартай аим хүнтэй суух юмсан гэдэг фэнүүд маш их байсан байхгүй. Тэгтэл тэр хүн эцэст нь ихнэрээ араар тавиад тэр хоёр салсан байдгаа. За түүнээс гадна Ace family байна штэ. За Ace family болол тухайн үедээ бас л амар од олж исэн. Одоо бичлэг ихэ болоо 4-5 жил болж байгаа хаа. Гэхдээ тэр үед бол 18 сая дагагчтай байсан гэдэг чинь үнэхээр олон сая дагагчтай байсан. Бас л гэр бүлийн контент хийдэг хоёр. Гэтэл тухайн тэр Ace family-гийнх нь нөхөр нь болох Austin бараг ихнэрээ 20 гаруй эмэгтэйчүүдтэй хуурсан. За тэр ихнэр нь болохоор гэр бүлээс гадуур харилцаа, өөрийнхөө гэр бүлийнх нь харилцаа, салалт гэх мэтлэн тэр бүх зүйлээдэг. Хамгийн анхудаа 5 жилийн дараа Call Her Daddy гэх нөгөө подкаст байгаа штэ. За тухайн подкаст дээр бол ярьж исэн бараг л 20 гаруй эмэгтэйчүүдтэй намайг хуурсан гэдэг зүйлийг ярьсан. За нэрээ хэрвээ та бүхэн сонирхож байвал тухайн яг Call Her Daddy гэх подкастн дээр яг юу яригдсан гол зүйлүүдийг нь би бас бичлэг болоход оруулж олно шүү. Сонирхож байвал сонирхож гин гэд бичээрэй за. За тэгээд иймэрхүү асуудлууд байна. Өнөөдөр бас дан ганц яаж Brooklyn-ийнхаа асуудлыг ярих уу гэж бодоод сүүлийн үед бас ингээд сошиал медиагийн хүмүүс айгүй их ярилцж байгаа. Айгүй их сэдв болж яригдж байгаа. Энэхүү хосуудын талаар мөн хамтдаад ингээд ярьлаа. За тэгээд бичлэг маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа.